Сайн байцгаана уу? Мэлхий ордныхоо 2025 оны 2 дугаар сарын Мэлхий ордныхонд харилцаа холбоо түншлэл. Сарын ихэнх үеэр холбоо түншлэлд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Сэтгэл доторхоо мэдрэмжээ илэрхийлэхгүй бол та хүн мэдрэмж төрж болзошгүй тул үүн дээрээ анхаар сэтгэл санаагаа ил гаргах, бусдтай нээлттэй харилцах нь чухал юм аа. Сэтгэл санаа жоохон докторгүй байдал таныг бухимдуулж болзошгүй. Гэхдээ сэтгэл санаагаа удирдах тайван байх дээрээ хичээгээрэй. Гүнзгий амьсгал авах, бясалгал хийх зэрэг арга үйлдэл таны сэтгэл санааг докторжуулахад туслана. Ажил дээрээ шинэ боломжууд нээгдэх төлөвтэй байна. Гэхдээ шийдвэр гаргахдаа хит яарахгүй байх нь зүйтэй. Нарийн бодож байж шийдвэрээ гаргахад алдах зүйлгүй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Гинтийн ашиг орлого олох боломж гарч ирж болзошгүй. Гэхдээ зарцуулалтаа ухаалаг хандаж хадгаламжийн талаар бодох нь зүйтэй юм аа. Хайр дурлалын харилцаа илүү мэдрэмжтэй бөгөөд уян хатан байхыг шаардаж байна. Сэтгэл санаа зовоосон зүйлийг эргэн ботхоос зайлсхий. Эдгээр зөвлөмжүүдийг анхаарч 2025 оны 2 дугаар сард амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг авчрах боломжтой. Танд амжилт хүсье.